тэр хаанчлал түүний эрх мэдлийн дор Израилийн ард түмэн Бурхны ард түмэн хүлэгдэж, тарчлагдаж, зовж ядарч хүнд хүчээр ажлын дор нухлагдж байгаа түүхүүдийг бид нар үзэж байна. Яг түүнтэй адилхан өнөөдөр бас олон хүмүүсийн амьдрал янз бүрийн хүлээсэн дор байна. Зарим хүмүүс архины үлээс, зарим завхаарлын үлээс, зарим нь үйлдэлийн дон гэж ярьж байгаа янз бүрийн тоглоомонд орцсон, зарим хүмүүс бодисын дон буюу арх хар тамхинд орцсон, зарим хүмүүс магадгүй идэхийн дон болцсон, ажлын дон болцсон. Магадгүй олон хүмүүсийн амьдралыг ингээ харах юм бол янз бүрийн сүнслэг агаарын хүчний ноёрхогчийн дор дарамтан дор амьдарч идэг. Тэгээ таны амьдрал Христ итгэхэд амьдрал чи өөрчлөлт гарахгүй олон жил болоод залбираад өөрчлөлтгүй бол та бас зүрхсэлээ шалгах, бас магадгүй Бурхны мотроос гадна таны амьдралд ямар муу нэгний төлөвлөгөө зориг ажиллаад байна гэдгийг та бас дүгнж бас бодох хэрэгтэй байгаад байна. За бид нар 6 дугаар бүлгээс харах юм бол эзэн Мосетэй ярьж байгаа. Өнөөдөр та бас эзэнтэй ярьж гин үү? Бидний эзэн бол хуучин гэрээний үед бол ер нь бол дуудсан, сонгосон, хаад, тахил, шүүгч нараараа дамжуулаад ярьдаг байсан. Харин шинэ гэрээний үед бол өнөөдөр өөрт нь итгэн найдсан, өөрийнх нь нэрийг дуудаж хүлээж авсан хүн болгонтой Бурхан ярьж байгаа. Тэгээд хүмүүс шалтгаан байхгүй гэдээ бүр Библиэлд хэлсэн байгаа шүү дээ. Нар сар одод хийгээд бүтээсэн бүтээлээрээ Бурхан өөрийгөө илчлээд байна. Өөрийнхөө хүүг илгээгээд илчилсэн. Одоо ариун сүнсээрээ дамжуулж илчилж байна. Зүн совинт чинь, зүрх сэтгэл чинь, зүйтэнд чинь мөн өөрийн зарснараар пасторудаар хажууд байгаа өмнөөс чинь дамжуулж Бурхан бий байдаг гэдгийг илчлээд байна. Харин та Бурханы дуу хоолойг сонсож байна уу? Тэгээ өнгөрсөн 7 хоногийн номлуудыг би ингээд дүгнж үзэж байгаа. За ингээд дүгнөд харахаар яаж ийн үхээр ер нь бол номлол дээр сарах юм бол Карлийн номлол дээрээс яг юу явж исэн бэ? Миний бол зүрхэнд төрсэн зүйл бол ерөөсөө бид нар амлалтын дотор орох ёстой байгаа. Энийг баталж исэн тэр дараагийн Петр гээд пастор ирээд ярьж исэн. Тэгэхээр олон хүмүүс Бурхны амлалтыг сонсоод байна. Сүү болоор бэлгсэн газрын тухай сонссон Израилийн ард түмэн. Та нарыг үнэхээр би энэ Египтийн боолчноос энэ галт зуухнаас гэж байгаа шүү дээ. Хүнд хүчээр ажиллаас чинь энэ фараоны эрх мэдлээс би та нарыг чөлөөлнө гэд хүмүүсээ явуулаад байгаа. Тэгээд өнөөдөр яг энэ 6 дугаар бүлгээс харах юм бол Израилийн ард түмэн яагаад Мосег сонсохгүй байсныг харсан. Тэд өнгөрсөн амьдралд байсан боолын амьдрал, боолын бодол санаа, өнгөрсөн амьдрал туулсан, үдсэн, харсан хүнд ачаанаасаа болоод нэгсэндээ Мосег сонсч чадахгүй байсан. Одоо айгүй олон хүмүүс Есүсийг, Бурхныг, ариун сүнсийг сонсч чадахгүй байгаа нь өнгөрсөн амьдралын магадгүй туршлах чадварууд, өнгөрсөн амьдрал тохиолдсон зовлон бэрхшээлээсээ болоод олон хүмүүс магадгүй буддын шашинд олон жил яваад бүр ингээд цөхрөнгөө бартсан. Тэгээ яадаг вэ? Одоо яг Бурхны дуу хоолойг сонсоход саад болж байгаа. За эндээс харах юм бол 4 дугаар эзэн Мосед ингэж хэлсэн. Намайг фараонд юу айлтхийг одоо чи харна гэж хэлж байгаа. Та нар Бурханаас үнэхээр Бурхан надад хийх зүйлээ харуулж өгөөч гэж залбираар. Өнгөрсөн 2 дугаар хаадын 6 дугаар бүлгээс яг тэр номлож яхад нэг Исилэ гэж юу лээ? Оросууд нөгөө Илишаг болохлаа их өөр үгээр хэлээд байсан шүү дээ. Илишагийн зарснаар эдгээр яасан гэхээр дайсан ирж исэн. Тэгээд үнэхээр тийм үү тэр үнэхээр зөвхөн нөхцөл байдал дайснаа л харж исэн. Түүх харагдчих. Тэгээ Илиша залбирдэр зарцын нүдийг нээж өгөөч гэж Бурхан залбирх үед зарцын нүдийг нээх үед нээхээс өмнө Илиша хэлдэг байхгүй юу? Тэдэнтэй байхаас бидэнтэй байх нь илүү олон байгаа гэж хэлдэг. Мөн үү? Тэгээ дараа нь дайснуудын нүдийг хааж өгөөч гэж залбирдаг. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал Бурхан өөрийнхөө хийж байгаа зүйлийг үргэлж харуулсаар байх. Та харж чадаж байна уу? Итгэлээр бид нар харах ёстой байгаад байна. Олон удаа танд үнэхээр тийм үү үгүйсэхийн аргагүй олон зүйлийг харууллаа шүү дээ. За өнгөрсөн зун бид нар яг өнгөрсөн жилийн үдид эмийн ургамал дээр суурч байгаагүй шүү дээ. Мөн үү? Гэтэ бид нар итгэлээр тунхалсан шүү дээ. Одоо тэнд суур баригдаад нэг давхар баригдсан байж шүү дээ. Тэгвэл эх жил тэр 2 давхар болоод эх жилийн үдид тэнд дотор номын сан, хүүхдийн цуглаан, дээр нь магадгүй томоохон нөхрөлүүд, сургалтууд болохгүй гэж юу? Та итгэлээр хараач. Бурхан юу ихийг чи харна гэж хэлж. Би Бурханаас үргэлж гуйд. Эзэм надад харуулаарай. Тэгээ эзэн юу гэж хэлж чи эхлээд залбирж байгаа зүйл авсан гэдэгтээ эхлээд итгэлээр харчих. Тэгэх юм бол итгэлийг чинь дагуулад Марк 11 дээр үлээж харуулна гэж хэлж. Эндээс харах юм бол ингэж хэлсэн. Нэгэн хүчит мутраас бол тэр тэднийг явуулна гэж хэлж. Дахиад харах юм бол нэгэн хүчит мутраас бол тэр тэднийг нутгасаа хөөх болно гэж хэлсэн. Таны амьдралд өнөөдрийнхөө Бурхны мотор оролцсон учраас та энд сууж байгаа.
таныг авч устгах сүрүүлэх гэж муу бузар мөгийн савар хичнээн одоо таны амьдрал руу өнгөж довтолж таны амьдралыг самарч одоо ч магадгүй таны амьдралд ажиллаж иж магадгүй бах. Цөлмөх сүнс ирээл санхүүгийн чинь цөлмөөл явчихдаг. Тэгэл магадгүй гомдол хорслын сүнс ирээл гэр бүлийн харилцааг чинь цөлмөөл явчихдаг. Бардамлын сүнс ирээл зүрх сэтгэл чинь бардамл тавиал өгчдөг. Харин хичнээн тэгсэн ч бурхан танд хайртай учраас мутраараа таныг хамгаалсаар л байсан. Би өнөөдөр талархдаг 21 он 6 сар гэдэг чи одоо 4 жил болсон байна уу? 4 жилийн өмнө л тэр Сэхэнд багтаа нэг амьсгалыг л гуйж ирсэн. Тэнд бол бүхэл амьдралын тулаан явж ирсэн. Нэг амьсгал гэдэг бол хүний амьдралын ерөөс бүх зүйл. Нэг л амьсгал чадахгүй бол хүн тэгэл үрд мөх шороо болдгийг ойлгосон. Тэгээ өнөөдөр тэр цагаас хойш бурхан өчнөө юм хийлээ шүү дээ. Би нүдэрээ харж чадаагүй байсан тэр хувийн амьдрал дээр ч харахад тав устал болцсон байна. Сумын амьдрал дээр харах юм бол байшинтай ч болцсон байна. Энд байгаа хүмүүсийн амьдралыг би бас харддаг шүү дээ. 21 оноос хойш таны амьдрал маш олон зүйлээр өөрчлөгдсөн, өрөөгдсөн байгаад байна. Харин та харж гин үү, талархаж гин үү? Бид нар бас бодох хэрэгтэй байна. Тэгээ цаашаа бурхан цааш нь Мосетерийн түнд ингэж би бол эзэн гэж хэлж байгаа. Эзэн гэж хэлсэн. Тэгээ би Авраам, Исаак, Яаков төгс хүчит бурхнаар илэрсэн. Харин эзэн гэдэг нэрээрээ би өөрийнхөө тэдэнд мэдүүлээгүй. Өөрийнхөө бидэнд би мөн тэдэнд Канаан нутгийг буюу цагаачлалт суусан нутгийг нь өгөхөөр гэрээгээ тэдэнтэй байгуулсан. Би Египтийн боолшолд орсон Израилийн хүүгүүдийн яолхыг сонсож гэрээгээ саналаа гэж хэлж байгаа. Тэр бол эзэн. Би өнөөдөр 2007 оныг одоо санаж байгаа. 2007 онд би энэ түүхийг олон удаа ярьж ирсэн. Бид нар Есүсийг эзэн гэж дууддаг. Магадгүй бурхан минь ээ гэд дууддаг. Гэхдээ бидний амнаас гарч байгаа үг яг үнэндээ бол Есүсийг эзнээ болгосноо. Эзний энэ зүрхсийг энэ бүлгээс харах юм бол Израилийн ард түмнийг бүр эцгүүдийн ургуудын овгуудаар нь тоолж байгаа. Бурхан өнөөдөр хэнийг ч мөхүүлж Египтийн боосод хэнийг ч хоцруулж үлдээхгүй тулд үрт яг энэ ном дээр тооллого явж байгаа байхгүй. Бурхан таны амьдралын бүх талбарыг мэдж байгаа шүү дээ. Тэгээ эндээс бид нар цаашаа харах юм бол юу орж ийн вөхөр эзэн гэж хэлсэн. Би танаас асууя. Тэр таны яг эзэн мөн үү? За амен гэж байгаа шүү. Бурхан сонсож байгаа шүү дээ. За яг санхүүгийн чи эзэн мөн үү? Би танаас асууя. Яг санхүүгоо та яг энэ нь бол миний бурхны эзэн. Ажил үйлс амьдралын бүх талбар бол бурхных гэж өгдөг. Нэг нөхдүүд амьдралаа би танд өгье, амиа өгье гэсэн чинь пастор нь 11-өө эхлээд өгч дараа нь амиа өг гэсэн. Амь бурхнаас ирдэг. Амьдрал бурхнаас ирдэг. Тэгээ өнөөдөр харах зүйл, сонсох зүйл, ярих зүйл, бодох зүйл амьдралынхаа бүх талбарыг эзэнд өгөх ёстой байдаг. Ягаад гэхээр та эзээч өөрийнхөө амьдралыг захирч чадахгүй. Таны амьдралын эзэн бол яг Есүс байхгүй. Та яг эзнээ болох юм бол тэр бол найдвартай эзэн. Тийм учраас Давидын дуулал байгаа шүү дээ. Эзэн бол миний хончин гэж хэлж байгаа. Тэгээ одоо энэ дээр өөрийн ард түмэн дээр эзэн бол би эзэн гэдгээ Яхова гэж байгаа байхгүй. Эзэн гэдэг утга нь. Хуучин гэрээний үед энэ Библийг бичиж байхдаа хүмүүс яаж хийсэн бэ гэхээр яг Яхова буюу эзэн гэдэг нэр гарч ирэх үед тэд нар Бурхны өмнө гимшээд, усанд ороод, хувцас солиод дахиад бичдэг байсан. Дээр үеийн одоо Библийн сургаал сурж байхад дээр үеийн одоо Библи судлаач эрдэмтдийн түүхчдийн одоо гэрчлээс энийг сонсч ирсэн. Харин та эзний нэрийг дуудаж залбирч эзний тухай бодохдоо таны зүрх сэтгэл өөрийгөө хэр их одоо эмээлт болон цэвэр байдал руу авчирдаг вэ? Тэгээд энэ дэрэс Яаков, Авраам, Исаак эцгүүдийн бурхан гэж хэлж байгаа. Тэгээд би гэрээгээ саналаа гэж хэлж байгаа. Та бурхантай гэрээ хийсэн үү? Тэр бол гэрээний бурхан шүү. Түүний гэрээ бол үргэлж Христ дотор заа гэдэг. Бурхан нэгэнд гэрээ хийж тангараг таарсан бол тангараа заавал биелүүлдэг. Тэгээд эндээс шиш харах юм бол ингэж хэлсэн ба. Би Египтийн боолшд орсон Израилийн хүүгүүдийг яолхыг сонсож гэрээгээ саналаа. Тиймээс Израилийн хүүгүүдэд ингэж хэл. Би эзэн Египтчүүдийн хүнд ачаанд ороос би та нарыг гаргаж гэж байгаа. Би та нарыг гаргаж гэж байгаа шүү. Тэдний боолшоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан нутар болон агуу ял шийтгэлүүдээр би та нарыг гаварна. Одоо гаргана, аварна. Тэгээ би та нарыг ард түмнээ болгож би та нарын бурхан болно. Та нарыг Египтчүүдийн хүнд ачаанд ороос гаргасан эзэн бурхан чинь би гэдгийг та нар мэдэх болно гэж хэлж. Би Авраам, Исаак, Яаковд өгөхөөр тангаргасан тэр газарт та нарыг авчид түүнийг та нарт өв болгон өгнө. Би эзэн гэж айлдав.
Мосе үүнийг Израилийн хүүгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сэтгэл бас хэрцгий болчгийн улмаас Мосег ис сонсов гэж хэлж байгаа. Бурхан өнөөдөр тантай үргэлж ирсэн. Магадгүй энэ чуулгыг үүсгэн байгуулсаас 10 хэдэн жилд дор ээж 52 удаа тантай ирж байгаа шүү дээ. Библийг уншдаггүй, Бурханы өмнө суудаггүй, өглөөний залбиралд ирдэггүй. 7 хоног та ядахын жилийн 52 өдөр та яг цуглаандаа ирсэн бол дор ээж 52 удаа тантай ярьсан байна гэсэн үг. Мөн үү? Харин та цөхөрсөн сэтгэл гэж байна. Тэгээд нөгөө хүнд хүчээр боолчтол гэдэг. Яг үндэ би одоо чуулганы хүмүүсийг харахаар хүмүүс өөрсдөө боолчлолд оруулаад өөртөө ийм зовлонгийн менежмент хийчихэд байгаа. Яг үндэ. Хэрвээ та яг итгэлээр яваад Бурханы үгэнд дуулууртээс таны амьдрал өнөөдөр энэ хэмжээнд байхгүй. Бурхан бол шудраг бурхан байхгүй. Ирээний бурхан байхгүй. Тэр дуулууртаа дагаж тушаалуудыг сахих юм бол тэр заавал ирээдэг. Авраамтай гэрээ ихдээ чи миний өмнө гин зэмгүй явах юм бол би чамайг өрөөж газар нутгийг өгнө гэж Авраамтай гэрээ хийсэн байхгүй. Тэр гэрээгээ санаад дараа нь үр удамтай гэрээ хийж шít. Та нар хэрвээ эзэн бурхныхаа үгэнд дуулууртай байж дагах юм бол тушаалуудыг сахих юм бол гэж хэлж байгаа. Тэгээ олон хүмүүс дуулууртай байдгүй. Эзний өдрийг ариунаар сахидаггүй, 11-ийг хулгайлдаг, эзэнд үйлчилдэггүй, бусад хүмүүсийг хайрладаггүй. Сайндаа бид нар шороо явдггүй маа. Сайндаа бид нар өвчтөе хүмүүстээр очиж баян учраас бид нар асрамжийн газар хүн эргэж нэг завтай учраас бид нар хөдөө орон нутгаас илгээлтэнд явдггүй байхгүй. Энэ бол тушаал байхгүй юу? Тушаал шүү. Тушаалыг хилцдэггүй гэдэг үгийг сонсч ирсэн үү? Эзэн бурхны тушаал бол өөрчлөгдөхгүй. Та тушаалыг сахих үед бурхны амлалт заа гэдэг. Амен. Та ойлгож байна уу? Хичнээн удаа бурхан тантай ярих үед та тэрсэлсэн бэ. Магадгүй өнгөрсөн амьдралын олон жилийн шашны боолчлол байсан баг. Хүнд хэцүү үхэл хагцал өр шир байсан баг. Тэрнээсээ болоод бурхны дуулааг сонсохгүй байна уу? Би эндрийн ард хэн номлон түүнийг би бурхны хүн гэж би боддог. Энд номлож байгаа удирдж байгаа юм бол бурхны нэрээр бурхны үгийг барьж гарч ирсэн учраас миний ихтер номлож ирсэн гэсэн би бичиж сууж ийж та нар харж ирсэн үү? Би нурд суугаад бусад хүмүүс бүх номлыг бичдэг. Эзэн надтай яриараа. Магадгүй зэмлээрээ ухаарл өгөөрөө. Эзэн минь надад хараагийн минь тэлж өгөөч. Дарууслаар суугаж бурхан үргэлж ярьдаг. Амен. За тийм учраас ах トゥ ус минь ээ. Би өнөөдөр үнэхээр номлоо бэлдээд 6 дугаар бүлэг уншиж явж байхдаа эзний амлалтыг сонссон. 2003 онд эзэн надад би чамтай хамт үргэлж байна гэд. Исая энэ 41 дугаар бүлгээс надтай ярьсан. Тэгээ эзэн энэ таны дуу хоолой мөн үү гэд би шалгах гэж эсвэл надад баталж өгөөч гэж бурхнаас гуйсан. За тэгсэн чинь Исая 41-ийн би 8-аас уншиж өгье. Энийг яг үнэхээр бурхан надтай бүр онцгой бүр 10-ыг өгсөн баг. Энэ дээр ингэсэн харин миний зарц Израилаа гэд. Миний зарц цогтойроо гэд би уншиж байгаа байхгүй юу? Миний сонгосон Якова гэж хэлж байгаа. Израиль Яков ч нэг хүн шүү. Израилаа гэдэг Якова гэдэг дуудаж байгаа. Яковын нэрийг бурхан Израиль болгосон. Яков бол залил мэхлэгч нэгэн байсан. Миний хуучин амьдрал яг адилхан л байсан. Бид хуучин амьдралдаа бүгд Яков шиг л байсан. Харин эзэн биднийг Израиль болгож, өөрийн ард түмэн өөрийн хүү болгосон баг. Боол биш хүүхэд болгож. Тэгээ миний найз Авраамийн үр удмаа гэж хэлж байгаа. Яа, одоо бүр найз болж шүү дээ. Ямар та бурхантай найзарж үзсэн үү? Ариун сүнс та юу бодож байна вэ? Би заримдаа зүгээр түүнтэй айгүй дотн байхыг хүсдэг. Тэгээ эндээс ахын би чамайг дэлхийн хязгаараас авч үнцэг булан бүрээс дуудаж чамд хэлэхдээ чи миний зарц би чамайг сонгосон гэж хэлж байгаа юм. Бөгөөд чамайг голоогүй гэж хэлсэн. Би өөрийгөө маш их голдог ус. Хүмүүс ч гэсэн намайг маш их голдог. Одоо ч гэсэн хүмүүс одоо ч намайг голдог. Өнгөрсөн амьдрал маань тийм сайн байгаагүй учраас одоо намайг өндөрлөх тийм үү зөв амьдраад амжилтанд хүрэхийг одоо ч хүмүүс хүсдэг хүмүүс байдаг. За эндээс цаашаа харахад чи миний зарц би чамайг сонгосон бөгөөд чамайг голоогүй. Битгий би чамтай хамт битгий юм ээ. Би чиний бурхан. Чамайг би тэнхрүүлэн чамд үнэхээр туслана. Зөвхөн баруун нутраараа заавал чамайг дэмнэнэ гэсэн. Үзэгтэн чамд хэлгэлсэн бүхэн ичиж гудамшиг болно. Чамтай маргалдагчид юу ч биш болж сөнөн. Чамтай тэмцэгсэг чи ирвч ис олно. Чамтай дайдагчид юу ч биш болж үл тогтно. Учир нь баруун гараас чинь натгах би чиний бурхан эзэн билээ. Би чамд бүү. Би чамд туслана гэж хэлээ гэж байгаа. Та нар ингээ боддоо бурханы мотрын тухай бодоод үзтээ. Миний баруун гараас бурхан ингээд атгааж явж штэ. Тэгээ битгий ягаар би чамайг туслаад өөрийнхөө зөвхөн баруун мотраараа би чамайг дэмнэнэ гэж хэлж байгаа.
2004 онд яг энэ ишлэгийг наваа Библийн сургууль дээр байж хат нэг хүн надад цогоохоо бурхан танд хэлж гин гэж хэлсэн. За ингээд удаагүй яжгаад би залбирлын самхах дээр ингээд байж исэн чинь надад Монгол айлд үйлчилдэг байсан бас нэг залуу мессеж явуулсан. Цогоохоо Исая 41:10-ыг танд өгж гинэ. Хоёр дахь. Энэ яг бурханаас биш шүү гэв. Тэгээд залбираас бид нар удаагүй илгээлтэнд явж исэн чойрт бид нар Говь Сүмбэр аймаг гэдэг одоо миний хамгийн анхны илгээлт байсан биш бас 21 жилийн өмнө. Яг тэнд илгээлтэнд байж исэн чинь бас нэг хүн над руу мессеж явуулсан. Цогоохоо илгээлтэн сайн уу? Танд бурхан энэ үгийг өгч гин. 3 удаа. За 3 удаа надад батлагдсан учраас энэ бурханаас ирсэн үг шүү дээ. Би бурханы амлалтанд итгэх юм байна. Бурхан намайг хаяхгүй юм байна, орхихгүй юм байна, надад үргэлж хамт байх юм байна. За ингэж байж исэн чинь бид нар илгээлтээ дуусаад яг явахын алдаад. Тэнд нэг 16 хүн явсан байхгүй 3 эрэхтэй. Тэгээ нэг дадлагын багштай, тэгээ бусад эмэгтэйчүүд явсан байсан. Гэсэн 16 ийм жижиг тэмдэглэлийн дэвтэр тэд нар бэлгэнд аваад 16 ишлэл бичээд илгээлтэнд ирсэн багийнхан бүгдэнд нь холж байгаа тараагаа бэлгэлсэн. Тэгээ би дэвтрээ аваад харсан чи Исая 41:10 байсан баг. 4 дахь удаага. Тэр цагаас хүртэл өнөөдрийг хүртэл 21 жилийн турш эзэн надтай үргэлж хамт байна. Тэр баруун өөрийн зөвхөн баруун мотраараа надад тусалж дэмэнж хичнээн олон удаа 6 дугаар бүлэг дээр харах юм бол Мосе Бурхны өмнө өшнөө гонгонж байгаа өстэй. Есүст итгээд энэ дугаа хүмүүс өшнөө гонгонсон, өшнөө гомдолсон. Би энийг бол баталгаатай хэлж чадна. Тийм биз дээ. Оли би үйлчлэхгүй гээл те. Саяхан хүртэл миний занг та нар харсан шивсэн те. Хүннээс гардаг л зан шүү дээ. Ер нь таваад жингээ алхад үүсдэг ч юм уу, үүсэхгүй ч юм уу. Гэл янз бүр болоод тэд чи хүний зан чанар гэл дип топ гээл. Би тэгээ бодсон бурхан ямар болцолгүй агуу хайр юм. Мосе энэ бүлэг дээр харах юм бол миний ам хагараагүй та өөр хүнээр ярил өөр хүнийг явуул тэд нар чи намайг сонсохгүй энэ ард түмэн чи намайг сонсохгүй юм чи яаж параа намайг сонсдгийг гээл. Мөн үү? Бурхан таныг зөндөө олон удаа дуудаж би чамтай хамт байна. Үнэхээр тийм үү? Өөрийн хүчит мотраараа чамд юу хийх харуулъя гэд өчнөө хэлсэн. Тэгсэн бид яасан? Өнгөрсөн амьдрал цөхрөл нөхцөл байдал тэгээд өөрсдийн зам чанарын нэг өөдгөө байдлаасаа болоод Бурханы өмнө гонгноо. Тэгсэн чинь Бурхан Мосег тэгвэл чамаар яадгийг гэж хэлсэн үү? Үгүй шүү дээ. Би Бурханд талархсан. Энэ олон жил өчнөө л гонгнолоо шүү дээ. Өчнөө л цол дорой янз бүрийн зам чанарууд янз бүрийн зүйлүүдэд харуулсан ч Бурхан надтай хамт байсаар л байсан. Тийм учраас ах дүүс минь би өнөөдөр танарт юу гэж хэлэх гээд байна? Бурханы мотор өнөөдөр таныг болон намайг маш олон хүмүүсийн амьдралыг боосоос шөлөөлж. Би сая Деважингийн хаалга дээр үйлчлэлээр байхдаа зөвхөн нэг хүний гэрчлэлийг сонсоол зөвхөн тэр хүний төлөө зөвхөн энэ үйлчлэл ганцхан үнэтэй байсан ч хангалттай гэдэг ойлголтыг авсан баг. Өнгөрсөн жилийн Деважингийн хаалга бол маш их хүнд ачи байсан надад. Бараг өглөө болгон Бурханы өмнө эрт босгоо суугаа залбир. Бараг үйлчлсэн өдрүүд надад байсан. Харин эзэн үнэхээр тийм үү хүчит мотроо харуулсан учраас яг тэр үед бол итгээгүй байгаа юм. Гэтэ ямар ч байсан тэр Деважингийн хаалга дээр нэг эмэгтэй ирсэн байгаа. Бүр бөө байсан. Сүнслэг бүр агарын гүшийн ноёр чөтгөртэй арьсдаг байсан эмэгтэй ирсэн. Харин энэ жилийн Деважингийн хаалга дээр тэр бол бүр итгэцэн бүр жүжигэн дороо тоглоо явьжсэн гэж та нар боддоо. Маш олон гэрчлүүд сонссон. Нэг өөр Монгол эмэгтэй анх удаа тэнд ирээд би яг үүдэн дээр уулзсан. Яг чин сэтгэлээсээ Есүс Христийг хүлээж авсан уу гэсэн тийм ээ. Би бол Деважинд орно гэдэгт итгэлтэй байна. Би амьдралдаа анх удаа энэ сайн мэдээг сонссон. Аврал Бурханы нэгүс өршөөлийг ойлгож байна гэж хэлсэн. Би яас. Хүний хувьд сул дорой багийн хувьд үл ойлголцол янз бүрийн зүйлүүд байсан. Гэхдээ би эзэнд баярлалаа Бурхан. Таны мотор ийд. Бурханы мотор байхгүй бол хин нүглээс, хин үхлээс, хин өнөөдөр Бурхан уучлал өршөөлийг авч чадах юм бэ? Тийм биз даах төс минь. Тийм учраас та Бурханд талархаараа. Бурханы мотор тантай үргэлж хамт байгаа шүү. Амен. Та үнэхээр Бурханаас надад үнэхээр гайхамшигтай харуулж байна. Таны амьдралд байгаа үр шир төр агарын хүчний ноёрхогч магадгүй диаволыг үнэхээр Бурхан бод цохийг та хараач амьдралаасаа. Итгэлээр хар. Амен. Тэгээ хараанд болон чөтгөрт хэл. Бурханы мотор надтай хамт байна. Чи миний амьдралаас зайл. Миний ах дүүгийн амьдралаас зайл. Гэр орончин аригтэлж янз бүрийн асуудлууд, янз бүрийн тийм ээ бурханлаг ус зүйлүүд байгаа тэднэрт тушаа, тэдний хөл, тэдний хөө. Амен. Одоо бол танд их мэдл өгсөн байхгүй юу?
Тийм учраас ахын дүүс минь ээ. Өнөөдөр би Исая номын өнөөдөр эндээс харах юм бол үнэхээр Бурхны мутрын тухай 42 дугаар бүлгийг би цааш үргэлжлүүлж уншижсэн чинь үнэхээр талархсан. Та нар харж байгаа ингэж хэлсэн ба. Тэнгэрийг бүтээж татаад гэж байгаа байхгүй яа. Бурхны мутрын тухай ярьж байна. Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн гэж байгаа байхгүй. Түүн дээр хүмүүст амьсгалыг түүний дотор явах сүнсийг өгөгч Бурхан эзэн ингэж айлдаж байна. Би эзэн. Би чамайг зөвхт байдалд дуудаж гараас чинь атгах нь хамгаална. Чамайг ард түмний гэрээ үндэстнүүдийн гэрэл болгож өгнө. Энэ нь сохрын нүдийг нээж гямдангаас хоригдлуудыг чөлөөлөн харанхууд суугчдыг хорионоос гаргахын тулд юм. Би эзэн. Энэ бол миний нэр гэж хэлж байгаа байхгүй. Алдраа би бусдад өгөхгүй. Магтаалаа би сийлэн дүргүүдэд өгөхгүй. Үзэгтэн урдын юмс болж өнгөрчээ. Одоо би шинэ юмыг мэдүүлж байна. Соёлон гаргахаас өмнө би та нарт сонирдуулъя гэж хэлж. 26 маш олон шин зүйл болно. Бурхан танаар сохруудын нүдийг нээлгэж гяндангаас хүмүүсийг чөлөөлөхийг хүсэж байна. Сонин багаз. Бурханы ажлаа хийсээр байна. 1 сарын 10-нд Гяндан руу эмнэлэг баг авч явнаа. Бид нар олон жилийн өмнө Гянданд очиж үйлчлэхэд тэр хүмүүсийн амьдрал харанхуй байсан. Итгэл найдар юу ч байхгүйсэн. Харин бид тэнд очиж хүн болгонд бид нар энэ эрх чөлөөг тунхалж Бурханы хайрыг харуулсан учраас тэнд өнөөдөр хүмүүс Бурханд итгэж Бурханыг хамдад залбирч тэдний уур амьсгал өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар харал та. Бурхан таныг өөрөө дуудсан байхгүй. Бурхан таныг бүр сонгосон байхгүй. Харин сонгочод дуудчихад байх бид нар Мойсес шиг тэгэл би ам хагараагүй хүн. Эндээс харах юм бол Мойсес аягүй олон удаа хэлж байгаа энэ дэр. Хоёр ч удаа ам хагараагүй хүн. Өөр хүнийг явуулаач намайг сонсохгүй штэ л гэдэг. Өнөөдөр ах дүүс минь ээ. Би үнэхээр юу ч хэлэх гээд тэр би эзэн гэдэг нэрээр өөрийгөө илэрхийлж штэ. Юуны гүн утга нь таны эзэн яг Бурхан байх юм бол тэр өөрөө ажиллах юм амин. Та эзэн битгий байгаараа амьдралынхаа. Та амьдралыг захирч чадахгүй. Та нэг ч амьсгалыг та өөртөө хэдэн мянган доллараар нэг ширхэг амьсгалыг та өөртөө авч чадахгүй. Би нэг баталгаатай хэлье. Би ковидын үед амьсгалах рефлекс гэдэг зүйлийг би мэдэхгүй байсан. Амьсгал гэдэг ямар агуу нэгүсэл гэдгийг ойлгосон баг. Сайн энэ дээр хэлж би амьсгалыг өгч гэж хэлсэн тийм. Өнөөдөр таны амьдралд Бурхан таныг дуудсан. Хэлж би гаргана гэж хэлсэн. Би бүр аваачна гэж хэлсэн. Би аварна гэж хэлсэн. Би та нарт бүр эцэг өгчин амлсан тэр гэрээ хийсэн тангалсан Канаан нутгийг өгнө гэж хэлж байгаа. Өвлүүлнэ гэж хэлж байгаа. Одоо итгэлийн хувьд үнэхээр Бурханы бэлдсэн танд хувь тавилан байгаа шүү дээ. Та харин амлалтын дотор нь орохгүй, үгэнд нь дуулуургүй явсараа Бурханы өмнө очисон чи яасан? Бурхан минь би ядуу амьдэрсэн өртөө байгаад ирлээ гэж хэлэх үү? Гэсэн чи загалмаа дээр Иесус аль хэдийн гүйцэлдлээ гэж хэлэхдээ бүх хүрийг чинь дардсан шүү дээ. Өнөөдөр ах дүүс минь ээ. Египтээс гарсан энэ ном дээр юу хэлж байна? Өнөөдөр би намайг тэд нар Бурхан гэдгийг мэдэх болно гэж хэлсэн. Та Бурханыг мэдж гин үү? Би Бурханы мотор, Бурханы хүчит мотор, Бурханы үнэхээр тийм үү гар ажиллаж байгаа гэдгийг би амьдралдаа харж байгаа. Хэрвээ Бурханы мотор надтай хамт байхгүй бол би хизээч хөдөө явж энэ үйлчлүүдийг, энэ зүйлүүдийг хийх ямар ч боломжгүй байхгүй. Мөнгөтэй хүн өнөөдөр сайн мэдээд хийж чаддаггүй шүү дээ. Хичнээн мянган доллартай өчнөө баян итгэгчнэр сүм тарьдаггүй байхгүй. Харин Бурханы мотор байгаад эзэнд амьдралаа эзнээ болгосон хүний амьдралыг эзэн ашигладаг сул дорой нэг. Тийм учраас ах дүүсэн би та бүдийг үнэхээр уриалж. Тэр таны эзэн мөн үү? Та өөрөөсөө асуугач. 2007 онд би зурагтаар юм үзээ сууж исэн. Би энэ түүхийг зөндөө ярьжтэй. Манай адмуу зурагтаа алдчихад надаас зурагт гуух үед би хадамдаа болохоор би зингэлтэй ярьчаад эргээд хэлийгээд тэгсээр эхнэрлэг болохоор айгүй уурлаа. Танаа авчи хий. Би бас наадам бүх үзэж болдгоо. Би ир хүн биш юм уу? Гонгноод. Тэгээ байжсэн чи ариун сүнс надад яг юг харуулсан юм бэ гэхээр би бол зурагтаар олигтой юм үздэггүй байсан. Үннээ хэлий тэр үед. Эхнэргээ гараад явхаар өөрийнхөө дуртай юм үздэг. Нүцгэн шалдаа янз бүр юм ороод ирэхээр би хэн чадахгүй үздэг. Ороод ирэнгүүт нэгээс мэдэн дээр тавьчаад бод аав Христ аав л байдаг гэсэн. Тэгээ зурагтнаасаа олж хүүхдтэйгээ аймын маань 2 настай байсан. Аймыг хүүхэлтэй үзмээр идэг, би кино үзмээр идэг. Тэгээ зурагтнаас болоод бидний гэр бүлийн харилцаа байхгүй болцсон. Нэгсэндээ яг би олзлогдсон байсан баг.
Тэгээд эхнэр юм асуугаа гэд тал ухаантай. Тэгээд энэ зургатнаас болж гэр бүлд маань хүүхэд маань асуудал гараад байгаа юм байна шүү дээ. Тэгээд би ингээд зургатны өмнө хитэн цагаар сууж байгаа. Миний бурхан зургат болцсон юм байна. Тэгээд дүү нэрээ авах хооронд би за энэ бүр үгээ явуулъя гэсэн. Дахиж охиныгаа 16 нас хүртэл би зургат үзэхгүй гэдэг шийдвэр гаргасан байхгүй юу? Уулна. Тэгсэн чинь охин маань одоо 20 нас хүрсэн. Одоо зургат үзэх ямар сонирхолтой болчтой юм. Дараагийнх нь гараад ирэх юм, дараагийнхаа 16, дараагийнхаа 16. Тэгээ яаш одоо хэдвэл 10 хүрэх гэж байна. Дахиад 6 жилийн дараа нэг зургат үзэх хэрэгтэй болох юм шиг байна шүү дээ. Тэгээ надад зургат одоо сонирн биш болсон. Ягаад тэгэхээр өнөөдөр би юу ч хэлэх гээд энэ нөхөр яг тэр үед ариун сүнс надтай яриад би хаана байна гэж асуусан чинь би амар Библийн мэдлэгтээс та миний дотор байна гэсэн баг. Тэгсэн чинь хэрэг би чиний дотор байгаа бол чиний харж байгаа зүйлийг би харах уу гэж асуусан. Тэгээ би бурхан гойс уучлаарай бурхан. Та миний дотор байгаа бол би энэ үдээрээ танд тийм муухай маруулж чадахгүй шин. Тэгээ би гимшээд тэгээ эзэн минь миний нүдний эзэн болооч. Би энэ нүдэрээ харсан зүйлдээ тачаадаж энэ нүдэрээ харсан зүйлдээ махбодын хүслээ гүйцэтгүүлэхээр тийм ээ юу авахгүй то би үнэхээр сул дорой шүү. Та надад туслаач. Тэгээд шийдвэр гаргасан. Яг шийдвэр гаргасан чинь 2 жилийн дараа манайха баахан гадаад хүмүүс амьдардаг байранд гэгэтнүүдийн байранд амьдарч ирсэн чинь нэг өглөө гэрээсээ их нартайгаа гараа явсан чинь үүдэн дээр авуул ав гэсэн чиг хавтгаа дэлгэцтэй бүр нэг гой зурагтыг сандлагтаа өдрлөгтөө тавьдсан байдгийг. Өө ханаа бурхан ирээ чинь авчихгүй гэсэн чинь. Яах гээд байгаа юм бэ чи шийдвэр гаргаа өстэй. Гэхдээ яах вэ аваад сүмийнхаа нэг хүнд ирээч гэсэн чинь. Чи хүнийг бас тэгж хорлж яах гээд байгаа юм. Тэгээд дахиж зурагт авъя гэсэн бодол төрөөгөө. Үнгүй байсан чи аваагүй. За би энэ дэр юу ч зурагтаа гаргаж хаяарай гэж хэлээгүй. Зурагт таны бурхан байгаад байгаа. Эзэн чинь болцоод байгаа бол тийм ээ та бас зүрхлээ шалгаараа. Таныг өнөөдөр юу өдөрч чи? Таны эзэн хэн бэ? Та эзнийг эзнээ болгочих юм бол таны араас эд хөрөнгө дагна ш. Та магадгүй ажиллаа юм уу, мөнгөө юм уу, хоббигоо юм ямар нэг юм эзнээ болгочих юм бол та түүнийгээ араас хөөсөөр угаал хайрын амьдралцах хугацаагаа алдна гэсэн. Би тань нэг зүйлийг хэлье. Тэр гэрээгээ саналаа гэсэн энэ хүн дээр хэлсэн баг. Бурхан бол гэрээний бурхан шүү. Өнөөдөр Есүс Христийн бид нар шинэ гэрээнийг харах юм бол шинэ гэрээний эхний 3 номон дээр Есүс нөгөө эзний зоог барингуудаа талах хуваагаад энэ миний бие. Тэгээ аяг авангуудаа дарс хийгээд энэ бол миний цусаар тогтоох шинэ гэрээ гэж хэлсэн. Бид нар өнөөдөр бурхантай бурхны гэрээ цуслагдаагүй бид нар энэ шинэ гэрээ хийгдсэн байгаа шүү. Амен. Тийм учраас бурхан таныг ядуу байгаасаа гэж хүсээгүй юм. Боол байгаасаа гэж хүсээгүй юм. Яагаад гитлэл ном дээр яваад яагаад та гитлэл номыг 1-6 хүртэлийг бурхан мань дахиад надтай яриач гэдэг нэг уншаараа. Өөртөө зориулж уншаараа. Тэгээ таны амьдрал ямар боолчлол байна? Боолчлууд бол та бич санхүүгийн боолчлол байгаа бол харилцааны асуудал байгаа бол юу та боолчлогдоод үйлдэлийн дом байна уу, бодисын дом байна уу, бодол санааны боолчлол байна уу? Та нэг бодоод үзээч. Өнөөдөр ах トゥ ус минь ээ. Библиэлд сарах юм бол шинэ гэрээн дээр үнэхээр эзэн тийм ээ бид нартэй гэрээгээ хийсэн. Тэр бол гэрээндээ үнэнч хийсэн. Харин та хэр үнэнч байна? Би их нартайгаа 2002 оны 12 сарын 4-нд Баянгол дүүрэг дээр гэрлэлтийн гэрээ хийсэн. Хуулийн дагуу битээр одоо хуулийн дагуу ихнэр нөхөр шүү. Тэгээ 12 сарын 6-нд амьд үгдээр бурхны өмнө битээр ажилласан байгаа. Тэгээ битээр гэрээ хийсэн. Тэр үед одоо Есүсгээ санаж үхэл хүртэл үл салнаа гэж хэлсэн. Зовлонтой байсан ч, жаргалтай байсан ч, тийм ээ? Баян байсан ч, ядуу байсан ч, энд сууж байгаас нэлээд олон хүмүүсийн амьдралыг би бас ажилласан. Тэгэхдээ ам үчиг нь аваа эцтэй. Ажилгүй байсан ч, ажилтай байсан ч, өвчтөй эрүүл байсан ч, та нар бие хүн хөлтлөө хайрлана гэдэг амлалтуудыг авч бурхны өмнө ажилласан байгаа. Бурхан бол гэрээний бурхан. Тийм учраас өнөөдөр би та бүгдийг юу гэж хэлэх гээд 2026 онд та бурхантай гэрээ хийгэр. Таны үг болон тушаалуудыг дагаж үнэхээр тийм үү надад бэлдсэн тэр өрөн хувь тавилан тэр өв тэр залгамжийг би хүлээж авъя гэж. Бид зүгээр нэг амьдрал өөрчлөгдөхийн төлөө биш өв залгамжлагч нар байхгүй юу? Бид нар илгээлтэн жив бид нар бусдыг баяжуулж бусдад эрх чөлөө өгөгч бид хаанчлын хөвгүүд байхгүй. Та нар бодоод үзээрэй. Өнөөдөр хүртэл бурхан таныг хангасаар л ирсэн ш. Та харин бурханд талархсан уу? 12 сарын 21
Христос хоёрыг бид нар ер нь сүүлийн олон жил бид нар гоё идэж уугаад өөрсдийнхөө төлөө тэмдэглээд өнгөрч. Энэ жилийн 19-21-нд урилга хийнэ. Тэгээ бид нар таны хайртай аав ээж ах トゥ гэж өөрий. Магадгүй 26-нд Есүс ирэх ирэхгүй бид мэдэхгүй шүү дээ. Бид нар үнэхээр хэн нэгний төрсөн өдрөөр бэлэг бэлддэг бол хэн нэгэнд бид нар ядахнаа нэг төрсөн өдөрт нөрөлтөө ядахнаа тогтуу бариад очдөг үстэй. 12-21-нд зориулаад та бурханд бас үнэхээр тийм амьдралаа өөрийнхөө амьдралын бүх талд эзэн болгох бас тэр бэлэг одоо шийдвэр гаргаасаа гэж би та бүднийг уриалж байна. Амен. За тэгэхээр өнөөдөр юу гэж хэлэх гээд энэ үнэхээр эндээс харахаар бурхны зүрхсэтгэл харагдаж байгаа байхгүй. Мосе өчнөө гонгос би цогоо өчнөө гонгонжээс өчнөө сул дараа зангууд. Хүн болоо сул дараа байдлыг нараад ингээд харилцаагаа тасалчдаг. Надтай маш олон хүн харилцаагаа тасалсан байхгүй. Би нөгөө хар цагаан хүн залдиж чаддаггүй. Бодсон ярьсан шууд хэлцдэг. Харин айгүй олон хүмүүс харилцаа хамгаалаад залтай хүн гомдохгүй явдаг. Яг юм бүгд бурхны өмнө очиж штэ. Би нээлттэй байх, шудраг байх, өөрөөрөө байх, би өөрийн гэсэн үзэл бодолтой үнэнч байхыг би. Гэхдээ Библийн зарчмын дагуу хүсдэг. Харин хүмүүс хайсан ч бурхан намайг хаяагүй байна. Хүмүүс намайг зөрүүлээд нодоргосон ч бурхны мотор надтай үргэлж хамт байж байна. Амен. Тийм учраас өнөөдөр бид нар бурхны зүрхсэтгэл хүүгээрээ дамжуулж илэрхийлэгдсэн. Та нар Иохан 13 дугаар бүлгийг унших юм бол үнэхээр бурхны хүү Есүс бүр өөрийн хүмүүсийг бүр эцсээ хүртэл хайрлав гэж хэлж байгаа шүү дээ. Эцсээ хүртэл хайрлав. Бурхан биднийг эцсээ хүртэл хайрлаа шүү дээ. Амен. Тийм учраас энэ хайрыг та ойлгох юм бол таны амьдрал амар тайван байж чадна шүү дээ. Би бол саяхан жоохон энэ 12 сар бол яг хөө миний хувьд бол би зүгээр нэг зүйлийг мэдэрч байгаа. Хүмүүс төр бол нэг анхаарлаа тавихгүй байгаа. Энэ 2025 оны турш хэдэн мянга шүү. Хэдэн мянган хүний амьдрал сайн мэдээ тунхагласан байна. Хэдэн мянган хүний амьдрал. Энэ 2025 онд магадгүй энэ хэдэн мянгаас хичнээн хүний амьдрал бурхны хүчит мотор илэрхийлэгдэж тэр газар биднээр дамжуулж хичнээн хүмүүс эрх чөлөөтэй болж хичнээн хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөнийг та нар бодоод яг жилийн турш бөө байсан эмэгтэй өнөөдөр Христ итгэсэн жүжигэн тоглоод Христийг алдаршуулан явж байгаа. Энэ бурхны мотор биш үү? Тийм учраас өнөөдөр дайсан бас мотортой шүү дээ. Дайсан чинь саруутай байхгүй. Энийг яаж энэ цогоогийн амьдралыг устгаж сүрүүлэх вэ? Яаж баяр хөөргийг хулгайлах вэ? Та хаан цоорхоо байна. Сэтгэл санааны сүнслэг багаар хамт үйлчлэл нөхцөл байдал энэ тэндээс яайгүй их дайралт над дээр ирсэн. Би бүр сүлдээ болий бурхан. Яг Мосесийг гомдсон. Би одоо чадахгүй, би одоо дийлэхгүй, одоо болий. Зөв намайг нэг гоё авчаач. Нэг сайхан унтаад л өглөө тань дээр очичмоор ш. Одоо болоо юм биш үү? Бараг ийм залбирлыг хийж шít. Тэр өндөр тэгээс үлдэн би бодож байгаа. За эзний мотор надтай хамт байна. Эзний амлалтанд би тэгсэн хэвээр байх болно. Эзэн хүсэх юм бол 2026 онд таны дуудсан газар тушаалуудыг биелүүлэхээр явъя. Эцсийн шийдвэрээ гаргаад зогсож байна. Амен. Тийм учраас ахын дүүсэн би та бүгдийг уриалж байна. Хэдүүл хамтдаа залбирая тануудаа энэ. Тэгээд дагаад хэлээрэй. Таны амнаас гарч байгаа зүрхнийх, сүнснийх, чинслих байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд дагаад хэлээрэй чи Есүс эзэн минь. Энэ газар би толгоон оройноос хөлийн уул хүртэл харах, сонсох, ярих, бодох, хүрэх бүх эд эрхтэнгүүд амьдралын бүх талбараа эрүүл мэндэ санхүүгээ харилцаагаа бүр бодол санаагаа хүсэл мөрөөдлөө өдөр хоногуудыг би таны моторт өргөн залбирч байна. Би эзэн гэж илэрхийлэгдсэн. Та өнөөдрөөс эхлэн миний амьдралын бүрэн эзэн болооч. Та намайг удирдаач. Давид хаан хэлэхдээ эзэн бол миний хончин гэж хэлсэн. 2026 онд та намайг цэнгэг ус ногоон бэлчээрээр хөтлөн дагуулаач. Таны таяг таны саваа надтай хамт байж надад тайвшрал амар тайвныг өгөөч. Эзэн минь ээ өнөөдрийг хүртэл
миний төлөө хийсэн таны хүчит мотрын төлөө талархан залбирч байна. Би таныг амьдралынхаа эзэн болгож байна. Есүсийн нэрээр. Амен. Амен. За эзнэр та эзнээ болгочих юм бол эзэн итгэмжтэй. Бид нар заримдаа зүрх хуурамчтэй. Та эзэн минь болооч гэж залбираад амиа өгчийгээд үйдсэн. Гараал ганц дугуй агараал нэг асуудал тохиолдонгот манайд яадаг вүлээ? Гомдлол явдаг те. Тэгээд үнэхээр эзэн итгэмжтэй таныг удирдах болно. Гэхдээ эзний удирдлага ямар зүйл дотор вэ? Тэр үгийнхаа дагуу, сүнснийхаа дагуу, амлалтынхаа дагуу эзэн удирддаг шүү. Тийм учраас та амьдрал тохиолдсон зүйл ямар нэгэн сайн муу зүйл тохиолдвол би эзний үгэн дотор байна уу? Эзний мотор надтай хамт байна уу? Та шалгаарай. Заримдаа бид нар эзний хүслээс, эзний мотроос бид нар өөрснөө холдсон явж идэх шүү. Тэ амьдрал тохиолдсон зүйлүүдээ та нар бодоод Израилийн ард түмэн тэр боошчоос гарах гээд хахад гомдлоод байгаа шүү дээ. Амлалт өгөөд байгаа сүү балаар бэлгсэн нутгийн тухай яриад тэгээ өөрийн удирдгчдыг явуулаад хахад удирдгчтай гомдлол удирдгчдийн сонсохгүй байх. Тэгээд 2026 онд таны амьдралд эрх чөлөө, ялалтын бүр Бурхны юу хийснийг гэрчлэх жил байгаасаа гэж хүсэж байна. Амен. Би үнэхээр 2026 онд харамаар эми ургамал тэр газар тэрнтхийн тэр хүүхдүүд томчуул тэнд үнэхээр тийм үү эзний итгэмж үйлчлэгчдэг тэр үйлчилж байгааг харамаар байна шүү дээ. Хужир булангийн чуулган бас өөрийн гэсэн газартаа, байшинтаа, удирдагч нартаа болохыг харамаар байна шүү дээ. Би хужир булангийн төлөө үнэхээр банк залбирч байгаа. Тэгээ өнөөдөр энэ чуулганд гэсэн дараагийн пасторууд гараад ирсэн. Бид нар Деважингийн хаалга, сайн мэдээний үйлчлүүд, шорон руу, хогийн цэг рүү, тэр гяндан руу, асрамж руу бид нар явахыг хүсэж байна шүү дээ. Бид чадахгүй гэж юу? Амен. Амен.